За архив мөнд үзэгчдээ ТV телевизийн уран бүтээлчид та бүхэндээ Харанга аймгийн Цэцэрлэг сумын түүхт 90 жилийн ан баяр цэнгэл наадмыг дамжуулан хүргэж байгаа. За наадмын 2 дахь өдрийн өглөө соёолын насны хурдан хөлгүүд уралдахаар гарааныхан зурхаа дэш хөдөлж байна. За өнөөдрийн уралдаанд уралдахаар 100 орчим үрээ бүртгэгдсэн байгаа. За соёолын уралдааныг бол Монгол түмэн гарааныхан хурдаар барины зурхаад ордог хамгийн хиймэрлэг адуу хэмээн бэлэгшээж тоосонд нь орсон хүн бүтэн жилийн хиймэр даадгаа гэж ингэж соёолын уралдааныг үзэх хамгийн дуртай байдгаа. За өнөөдрийн уралдаанд бол Хөвсгөл аймаг, Булган аймаг, Архангай, Орхон аймаг гээд олон газараас хурдан чандас түлгүүд ирж уралдаж байгаа. За Архангай аймгийн Цэцэрлэг сум хонгоржийн тал аргагүй одоо адууны нутаг юм да. Морины зам бол бас их сайхан байгаа. Өчигдөр та бүхэн бас анзаараа харсан бах ихнээс азраг даагны уралдаан болж өнгөрсөн. За одоо ингээд соёлын уралдаанд өнөөдөр мордож байгаа олон сайхан хөлгүүд дотроос ямар уячийн магнат од гэж хурдан хөлгийн тод магнат торгон жолоо өргүүлэхийг тун удахгүй ТV телевизийн дэлгэцээр хамтдаа үзэх болно үзэгчтэй. За өнөөдрийн уралдаанд Архангай аймгийн бүсийн уралдаанууд, Хөвсгөл аймагт зохион байгуулагддаг хаврын болон зуны бүсийн уралдаан, аймаг сумдын наадамд олон айраг төрөө авсан энэ цагт хангайн бүсэд өнгөнд явж байгаа олон сайхан хурдан хөлгүүд гарааны зурхаа руу мордсон байгаа. За ингээд та бид Архангай аймгийн Цэцэрлэг сумын 90 жилийн анх баяр цэнгэл наадмын хурдан соёолын уралдааныг тун удахгүй хамтдаа үзэх болно. За энэ Архангай аймгийн Цэцэрлэг сум, Хөвсгөл аймгийн Досон цэнгэл гээд ер нь бол энэ ойр орчмын нутаг сумдынхны одоо үе уламжилж адуугаа нутаглуулж байсан алдарт хонгоржийн талаас ТV телевизийн уран бүтээлчид Архангай аймгийн Цэцэрлэг сумын түүхт 90 жилийн ой наадмыг дамжуулан хүргэж байгаа. За дээд талдаа бол өвгөн хонгорж буюу одоо дээд хонгорж хайрхан, доод талдаа талын хонгорж буюу одоо доод хонгорж гэж ингэж нэрлэдэг. За энэ сайхан тал 70 орчим км үргэлжилдэг аргагүй сайхан адууны нутаг юм аа. За одоо бид бол яг энэ хөшгийн тарлаг буюу нарийн хүчиртийн гол энийг одоо туулаад тэгээ дээшгээ улаан үзүүрийг өгсөөд цааталт нь майлахын хөтөл гэж сайхан хөтөл байгаа. За энд бас их эзэн бог Чингис хаан маань буудалж байсан ийм сайхан нутаг. Энд Архангай аймгийн Цэцэрлэг сумынхан бас гэрэл төгшөө усгсан ийм сайхан нутаг. За энэ нутгаас одоо сүүлийн жилүүдэд бол Архангай аймгийн шигшмэл хурд, Архангай аймгийн бүсийн уралдаануудад тогтмол сайн уралдаж байгаа Цэцэрлэг сумын сайхан урдан хөлгүүд мордсон байгаа. За Цэцэрлэг сумын одоо хурдан морь уяачдын хувьд бол улс бүсийн наадамд их цөөхөн орсон. Харин сүүлийн жилүүдэд бол одоо хурдны хөлгийн нутаг Сүхбаатар, Хинти, Дорногов нутгаас олон сайхан хурдны огшилтай адуунуудыг зөөж уяачдын хөдөлмөрийг үнэлэх хурдны хөгжил сайжруулах хал дээр Цэцэрлэг сумын уяачид бол аргагүй сайхан хөдөлмөр хийж байгаа. За энэ жил одоо 90 жилийнхаа ойгоор бол өчигдрийн 3 насны уралдаанд бас Цэцэрлэг сумын уяачид 3 жайраг авчаад байж байгаа. За өнөөдөр бас соёолын уралдаан, хязаалан шүдлэнгийн уралдаанд бас Түрүү айргийн мордууд Цэцэрлэг нутгаас төрг бахаа гэж ингэж бодож байна. За ингээд та бүхэндээ тун удахгүй соёолын уралдааныг дамжуулан хүргэх болно. Таны ТV-стэй хамт байгаараа үзэгчтэй. За өнөөдрийн уралдаанд оролцохоор бүртгэгдсэн хурдан чандаст 100 гаруй үрээ байснаас за нэг 10-аад үрээ шүдлгээ үйлдвэрлэх тох комиссээр хасагдж байгаа харагдсан. За ингээд нэг 100 арай хөрөхгүй үрээ өнөөдрийн уралдаанд оролцохоор гарааныхаа төхөөрөмжний ард игэнсэн байна. За тохиоч өгсөн хоржий доо. За гандрын тоорогоороо газар бөмбөрдөн барины зурхаа тийш довтгож байгаа хурдан соёолын уралдаан инхүү эхэлж байна. За энэ жилийн соёолын хурдхан байгаа юм байна. Тэр машин гүйцгэргүүл гараа явчлаа. Соёолын чүгэр тэртээ тэргүй одоо гаргуул хурдан байдаг. За соёолын уралдааныг үзэх, соёолын уралдааны тоосонд орох, тургуулж яригдсан соёолын хөлс авах гэдэг бол одоо ламаар ном ишүүлсэн илүү бүтэн жилийн хиймэр даана гэж манай ард түмжтэй гошуур шүү дээ бас л.
За 405 номертой юм да тэр үрээ. За 158 номертой хээр Азарган соёлон өнгөлөө явж байгаа. За энэ Арангийн аймгийн Жаргалан цэвэн харьяат байж Отхон Баатрын хээр гэдэг үрээ явж байна. За амын үзэн дээр явж байгаа мөн Арангийн аймгийн Жаргалан цэвэн харьяат байж Чавхлан төгсийн хүрээ халз үрээ байна. За ингээд соёлонгийн уралдаанд энэ хоёр үрээ хөтлөөд гарч эхэллээ. За өнгөнд нь явж байгаа хэврээр бол Арангийн аймгийн Жаргалан цэвэн харьяат байж Отхон Баатрын хээр гэдэг үрээ. За энэ амын үзэнд явж байгаа Чавхлан төгсийн хүрээ халз үрээ. За 342 номертой юм байна. За Улаанбаатар хотын хан уул дүргэн харьяат байж Гамболтын цагаан уул үрээ баг шиг байна. За ингээд энэ гурван үрээ гараад ирлээ. За Гамболт үеийн хувьд бол одоо бас Назарг ихнаас дааг гэдэг одоо өчигдөр бол мордууд нь дандаа цээж барьдаг гэсэн дааг төрүүлгсэн төрсөн дүүн байхаа Ганбаатар гэж байж. За 311 номертой хонгор үрээ Арангийн аймгийн Эрдэнэ мандал цэвэн харьяат байж Даваадэржийн хонгор гэдэг үрээ. За Даваадэрж үеичийг тав хүн бас санаж байгаа байх. Өчигдөр одоо Азарг гур Азарг гуруулчихсан. За одоо би хаавал сайхан одоо гэх юм бийтэй ер нь бас л газар хороож мэдхээр л одоо дахиад сайхантай л үрээ юм. Ямар ч байсан хөлс сайхан нэвт туулцсан нэг цуцаан ирээд байхааргүй бол удаал гэмээр ийм сайхан соёолоо яваад байна. Сайхан морин хонгор соёолон Арангийн аймгийн Эрдэнэ мандал цэвэн харьяат байж Даваадэржийн хонгор гэдэг хурдан соёолон явж байна. За одоо Эрдэнэ мандлын Даваадэрж гэдэг үеч дээрэд хоёр адуутай ирсэн л гэж юусэн хоёулын гар найр авчих юм биш үстэй. Одоо энийг бол үгүйсэхгүй. За өнгөнд нь гараад ирсэн хөлтөө хонгор Арангийн аймгийн Цэцэрлэг сумын харьяат байж Төвшин Баатрын саран хонгор гэдэг үрээ. За ардтал дээр навж байгаа ягаан хувцастай хүүхэд унсан ягаан касктай хүүхэд унсан дээр зээр дөр бол Арангийн аймгийн Эрдэнэ мандал цэвэн харьяат байж Эрдэнэ булганы зээрд гэдэг үрээ. За ингээд Төвшин Баатрын хонгор үрэж мань дахиад үрээ маань Сүхбаатар аймгийн мөн хаа дугсан. За ард дээр нь явж байгаа Эрдэнэ мандал цэвэн харьяат байж Эрдэнэ булганы зээрд үрээ. За араас нь орж ирж байгаа үрээ бол хөрөө үрээ бол энэ Арангийн аймгийн их Тамир цэвэн харьяат байж Батбаярын далай зээрд гэдэг үрээ. 400 дугаартай орцсон юм байна. За сайхан ойр туландаа ойртож авна шүү. За арын 4 үрээний өнгөн дээр 2 үрээ гараа явсан. За энэ одоо Арангийн аймгийн Өндөр улаан цэвэн харьяат байж Зоригт Баатрын хонгор гэдэг үрээ байх шиг байна. За сул хээр үрээний хүүхэд наашаа эргээд ирэн 2 км яваа гэж бод өвлийн бүдрээд унтсан юм аа. Ер нь хээр үрээ хурдан байгаа үрээс харагдаад байгаа юм да. Арангийн аймгийн Цэцэрлэг цэвэн харьяат байж аймгийн алдарт байж Баттулд гэж одоо Улаанбаатар хотод бизнес одоо үйл ажиллагаагаа явуулдаг ББТ компани захирал Батбаярын одоо үрээдээ. За энэ Сүхбаатар аймгийн Халзан сумын хөвшилтэй үрээ байхаа. Одоо бас баг 3 наснд аргагүй сайхан хурдан байгаа юм үрээд Төв аймгийн Өндөр Ширээ цэвэн харьяат байж Иргэцэн дэрж гэж уяач уйдаг байх. За өнөөдөр одоо хүүхдэн байсан унтшааг бол бас л одоо өнгөнд л харахаар үрээнүүдийн нэг шүү. За Зоригт Баатрын хонгор үрээ. Ардтал дээр энэ 57 номертой наатлаар нь яваад байгаа үрээ бол 51 номерт өрөвж байгаа. За Цэцэрлэгийн их 50-ны хээр гэдэг үрээ явж байгаа маа. Тэр 57 номертой. За цааталт нь явж байгаа хонгор үрээ бол Цэцэрлэг сумын өрөөж Отхон Баатрын хонгор гэдэг үрээ байсан. За одоо ингээд Арангийн аймгийн Эрдэнэ мандал цэвэн харьяат байж Эрдэнэ булганы зээрд гэдэг үрээ. За Назарган сайхан зээрд дөрөө хөлс нэвт туулчихсан. За өнө соёолоо адуу юунасаа ч яах вдэ. Харин зүгээр ихнийхээ адуунуудаа их зай холдгож алдчихгүй сайхан явах хэрэгтэй. За Төвшин Баатрын хонгор гэдэг үрээ аргагүй хонгор хурдан үрээ юм да. Саран хонгор гэдэг үрээ. Сүхбаатар аймгийн Мөнх хаан адуу юм гэсэн. За одоо аргагүй одоо нөхсүр дээр бол хөлийн цуцаг бол гараад ирж байна. 6 дээр явж байгаа юм шүү. За энэ Улаанбаатар хотын хан уул дүүргийн уяач Яачлын Гамболтын цагаан уул үрээ байхаа энэ. За одоо бас л гасан цагаасаа л цээжинд гарч ирсэн. Ер нь хойшоо сольдод суухгүй л яваад байгаа. Хөө ер нь шаал гэж уралдаад байгаа шүү. За энэ Гамболт байж Ганбаатар байж хоёр бол бас л олон сайхан адуунуудтай ирсэн юм байна. За Арангийн аймгийн Эрдэнэ мандал цэвэн харьяат байж Даваадэржийн хонгор гэдэг үрээ. За энэ Даваадэржийн хонгор үрж даргагүй хурдан байгаа юм л энэ Дорногов аймгийн Алтан Ширээ чиглэлийн ядуу юм гэсэн. За одоо бас л хурдан байгаа юм байна лээ дээ. Энэ жил бол уяа сайхан орцсон. За ер нь бол ууж ухаан тавихаар үрээ юм да. За Төвшин Баатрын саран хонгор гэдэг үрээ Гамболтын хул өрөө хоёр араас нөмрөөл ороод ирлээ дээ яхахгүй л. За
ч хайлуун чухал үрээ юм да. Тэгэл бүртгэлтээр л одоо хул гээл бүртгэгдсэн зүгээр морины зүс нэр энтрийг бол одоо уяачид өөрснөө өгдөг учраас тэрэн дээр бол одоо зөрж яриад байх бол хэрэггүй байх гэж ингэж боддгийн. За одоо ингээд 3 руу ороод ирж байгаа юм да. Төвшинбаатарын Саран хонгор үрээ. За Аранга аймгийн Жаргаланцмын хараад уяач Жавхлан төгсийн хүрээ халдсан үрээ мордөгдөлсөн хэвээрээ явж байна. За яг ар дээр нь яваад байгаа хэр өрөө бол Аранга аймгийн Жаргаланцмын хараад байж Утганбаатарын хэр гэдэг үрээ. За хүрээ халдсан үрээ. Одоо өөрийнх нь унган үрээ юм гэсэн Эрдэнэт Жаргалан татуу аймгийн лээ Аранга аймгийн. За араас нь орж ирж байгаа хэр өрөө Утганбаатарын хэр үрээ. За ер нь хэр өрөө буруутлаар нь туулаад гараа явчих юм биш үү? Соёолаад үнэхээр цуцаа бахтай нэг эрттэй торгон ирэн дээр байдаг гэдэг нь үнэн байгаа. Одоо энэ дээр гарсан жоохон хөлөө ирц сулраад гараад ирсад ийм хурдан одоо доош тэгэхэд хурд ахин гэж бол байхгүй. Тэгэхэд бол соёолон бол ерөөсөн зүдрээгүй ерөөсөн гарч байгаа юм шиг л уушаа гэж байна. За Аранга аймгийн Жаргаланцмын хараад байж Утганбаатарын хэр гэдэг үрээ морд хөтлөөд урагшилж байна. За ам хүзүнд нь явж байгаа бол Аранга аймгийн Жаргаланцмын хараад байж Жавхлан төгсийн хүрэн алдсан үрээ. За араас одоо хол үрээ айсаа яваа да. За ерөн зүгээр ихний 2 өрөө бол бас жоохон зайваад амарцсан учраас бол урагшаага дахиад жоохон ахиж уралдана л да. За арын өрөө жоохон зайтай. Хөөх за Төвшинбаатарын Саран хонгор гэдэг үрээ чинь зүгээр ирсэн. Дээрээ хөвгдгүй юм шиг дөнгөж гараанаас гарч байгаа юм шиг л тавьж байна шүү дээ. За тавьхан чадуу юм аа. 66 номертой мөрц Аранга аймгийн Цэцэрлэг сүмийн хараад Төвшинбаатар уяачийн Саран хонгор гэдэг үрээ. За даргагүй хурданхан байгаа юм байна да. Энэ одоо бүсийн наадам нэг төрүүлж 2 аригчаад байгаа бах. Энэ Арангад усан бүсийн наадмууд бол ер нь л одоо манасандаа сайхан уралдаад байгаа. Бас аргагүй л одоо хурдан байгаа. За ер нь зүгээр Цэцэрлэг сумын наадамчин олон хурдан бор сонирхогчд бол одоо ямар ч байсан соёлынгийн уралдаанд манай төвшигийн Саран хонгор ирэх байхаа гэсэн энэ чи одоо хүлээж байгаа да. За ингээд хэлчихэд бол сэлцдэхгүй байхаа зүгээр хүүхэд сайхан гашир уралдаж байна. Ууд гараад тэр сайхан морины хаамыг тэнцүүлж зуулгаж бас хамаагүй ахиулахгүй яг ингээд өөрийнх нь зоргоор явуулаад байна. Сайхан амдаа тэнцээд ингээд зоргоор явж байгаад бол цуцаа ирэхгүй л дээ. Ямар хүүхэд шахаад амын сул тавиад ингээд зазгадуулаад төвдүүлээд байгаа биш. За ямар ч сан үзүүн дээр явж байгаа Жавхлан төгсийн хүрээ халдсан өрөөнд дээр бол яваад очлоо. За Төвшинбаатарын Саран хонгорын хүүхэд ч одоо мөн ч гашир хүүхэд юм. Яг адууны араас тавтаж бүр өсгий даруулж оруулахгүйгээр жоохон буруу талаар нь зайлуулж гаргах гээд мөнчл зөв уралдаж байна. Зүгээр адуун дээр яг ингээд жоохон сэлүүрцэн байгаа адуун дээр шихаж очиод байхаар нөөтх нь зайлж уралдаад байх юм бол адуу жоохон заазгатаад урагдах маяг орно. Тийм болохоор хүүхэд бол хамаагүй адуун шихаж очихгүй яваад байна. За ингээд 3-т явж байгаа маа Төвшинбаатарын Саран хонгор гэдэг өөрөө зүгээр Сүхбаатар чиглэлийн адуунууд хинти Дорноговь энэ одоо зүүн талын аднууд аргагүй одоо сайхан хурдлах юм дөө. Зүгээр яг нийн үгүй хэлэхдээ Монголын одоо их хүлэгч өвгөн ноён хардалж энжимбээс пүрвжөө гэдэг хүний одоо үүсгэсэн огшил хурдаар одоо Монголын өнөө цагийнхан хурдалж байгаа гэж хэлж байгаа бас хэлсдэггүй дээ. За Аранга аймгийн Эрдэнэ мандал сумын хараад байж Эрдэнэ болгоны зээр дүрээ. Яг энэ хэдийнхэн өнгөн дээр за Ардтан Цэцэрлэг сумын хараад байж инх тавны хээрүүрээ. Тэрний араас Өндөр улаан сумын үеч Зоригт баатрын хонгор гэдэг ингээд 3 үрээ явцсан. За энэ 3-ын уртал дээр сул яваад гоор Аранга аймгийн Цэцэрлэг сумын хараад байж ББТ компани захирал Толноржийн Батболдын үрээдээ. За тэр хүүхэд нь унтсан байгаа юм. За бас л өнгөн тарахаар л бас үрээ нэг шүү дээ. За уртлын өрөөний өдрөө бол одоо ингээд хөлөө ирц сайдаа шихаад очих юм бол бас нэх одоо баригдахгүй ч юм байхгүй шүү дээ. За Төв аймгийн Заамар сумын үеж инх Төвшингийн хэр гэдэг үрээ араас хөлөө ирц сайтай яваад орж ирж байна. 490-тэй наагуурны явж байгаа үрээ. Төв аймгийн Заамар сумын үеж инх Төвшингийн хэр үрээ. За уртал дээр Аранга аймгийн Өндөр улаан сумын хараад байж Зоригт баатрын хонгор үрээ. Тэрний уртал дээр Цэцэрлэг сумын хараад байж за инх тавны үрээ. За тэгээд Батбаярын сул үрээ. За энэ хэд үрээ чихний адууг бол ихээ шүү. За Аранга аймгийн Жаргалан сумын хараад Жавхлан төгсийн хүрэн алдсан гэдэг үрээ гарсан цагаас аль морд хөтлсөн шүү дээ. За Төвшинбаатарын хонгор өрөөгд хүүхд яг ардталтанд дарчаа яваад байгаа. За одоо ер нь одоо хүүхэд бас заалтахгүй тулд бүр аль зүрөний хажуугаар бас дайруулах байх л та. За
Хураалт зүрэж та жоохон сулрах нэг гэхээр дург шах гэж уралдаад их юм. Даанч тавьхгүй чаддаг юм аа. Мөн ч л хурдаад юм байна шүү. За 158 номертой бүр Заранга аймгийн Жаргалан цэвэн хараад байж Отгонбаатрын хэрүүрээ Аранга аймгийн цэцэрлэг сум үүсгэн байгуулагдсны 90 жилийн их баяр наадмын Хурдан соёолонгийн уралдаан хөтлсөөр урагшилж байгаа нэ. За энэ чигээрээ яваад орчиж магадгүй мөн ч сайхан тавьдаг юм аа. Үндэ бидээ зүдргийг уралддаг юм байна. Арын өрөөг ойртоод хайрл зайлчаад байгаа юм л да. Отгонбаатрын хэрүүрийн хүүхдүүд дарахгүй зөв уралдаж байна. Газар арайхан болоогүй байгаа учраас бас хамаагүй явуулчихгүй. Дараад байгаа зүгээр араасаа адуу ойртоод ороод ирэхээр жоохон зайлуулчаал байгаа. За Жаргалантын хоёр өрөөч өнөөдөр ингээл цэцэрлэг сумын 90 жилийн наадмын Хурдан соёолын уралдааныг холбоотойгоос хөгтлөд урагшлаад байна. За халдсан үрээ морд хөтлөд гисэн Отгонбаатрын үрээ ам үзүүнд гисэн. Одоо бол Отгонбаатрын хэрүүрээ өнгөндөө гараад ирсэн. Жавхлан төгсөй хүрээ халдсан үрээ яг ар дээр гисэн. За одоо тонгоогоод амраад авна. Энэ сайхан амралтаар ингэж гүйлгэж оруулаад цаашаа тавилан дургаа өсөж эхлэв шүү дээ. За Төвшинбаатрын хонгор Бат хоёрын суул үрээ. За аргагүй одоо хурдан юм аа хурдан юм. За Зоригтбаатрын хонгор үрээ. Инх тавны хээр үрээ. За энэ 4-5 үрээч одоо эхний 2 өрөөний араас л нэхэл орж байгаа юм шүү дээ. За тэр цаагуур тэр нөмөрхтөө хүүгд онсон. Сайн Эрдэнэ улган сумын хараад байж. Эрдэнэ мандал сумын хараад байж Эрдэнэ улганы зээр дөрөв 3 дээр явж байгаа юм. За ам үзүүр шахаж байгаа. За Эрдэнэ улганы зээр дөрөв сайхан шахаж байна. За өнгөндөө яваад байсан Жавхлан төгсөй хүрээ халдсан үрээ одоо 4 дээр юм уу да. За хартал дээр Төвшинбаатрын сараа хонгор үрээ. За энэний ардараас инх тавны хонгор хээр үрээ. Батулдын сул үрээ 2 явж байгаа. За Төв аймгийн Замар сумын үеч инх Төвшингийн хээр үрээ. За ингээд ер нь 7 үрэл урагшхан шахаад уралдаад хэллээ дээ. За арын өрөөнүүд бол ямар ч 300 м-ээр ч юм тасраад хоцорсон. За энэ хэд дээр бол бас юм ирж уралдахад хэцүү л дээ. За Отгонбаатрын хэрүүрний хүүхэд эргэж харж яваа харагдах юм. За Төрүүлж оморны хүүхэд эргэж харддаггүй юм гэсэндээ. За сул Батулдын сул хэрүүрээ сайхан хажуугаар нь яваад гарцсан шүү дээ. За ингээл яг сул ардууныхаа ардтал дээр зүдрийгөө дараа явчих юм бол Отгонбаатрын хэрүүрээ бас үзүүрийн уралдаан дээр бол унчихгүй байж мэдгэл юм байна. За ингээд Аранга аймгийн цэцэрлэг сумын хараад байж ББТ компани захирал Батулдын хэрүүрээ өнгөндөө за сул яваад байгаа маань хүүхэд унчааг бол бас л энэ байраараа явж байгааг бол үүсэхгүй бас л одоо хурдан үрээдээ баг 3 наснда сайхан уралдаад ер нь морцсон наадам болгондоо л одоо ариг түрүү аваад байгаа ийм үрээ байгаа юм. За энэ дэлгэцэнд гарч байгаа хээр өрөөд Аранга аймгийн Жаргалан цэвэн хараад өч Отгонбаатрын хээр гэдэг үрээ. За араас нь Аранга аймгийн Эрдэнэ мандал цэвэн гэж Эрдэнэ булганы зээр гэдэг үрээг аваад орж ирсэн. За Эрдэнэ булганы зээр дүрэж ирсэн. Яг л дараатай явж байгаа л араас нь шахаж хэллээ. Зүгээр Отгонбаатрын хэрүүрээ бол бас нэлээд амралттай яваа шүү дээ. За хүүхдийг дөнгөж ташуургаас авахаар л урагшаа бүр төөлж ахичаад байгааг үзэгчд таавах анзаарч байгаа. Үнэндээ хүүхэд ингэ шахаагүй байсан. Одоо зүгээр жоохон салгах гэж явах шиг байна. Зүгээр аргагүй хашир уралддаг хүүхэд юм да. Монгол улсын тод манлаа биш. Сүхбаатар аймгийн Түмэнцэгт сумын угуул Сайр зүргийн дөмөрч рүү гадаа юм гэсэн. За энэ одоо бас л Замар сумын Төв аймгийн Замар сумын хараад байж инх Төвшингийн хээр гэдэг үрээ Сүхбаатар аймгийн гүшилтад юмсан битүү үрээ гэдэг ба. Зарахгүй л одоо олон газрын хурдан хөлгүүд ирж оролцож байгаа өргөн дэлгэр сайхан наадам болж байна да. За арын үрээнүүд. За халзан үрээ. Аранга аймгийн Жаргалан цэвэн хараад байж Жавхлан төгсгийн халзан үрээ. За сүлхий богшох нь гэсэн бас л сайхан эргээл сэлтэй тавьж байна. Аргагүй хурдаад байна дөө. За Төвшинбаатрын хонгор үрээ. За Төвшинбаатрын хонгор юу байраа алдахгүй юм байна шүү. За 400 номертой уралдаж байгаа нь хамгийн сүүлд юу энэ оронж хувцастай хүүхэд уралдаж байгаа бол Аранга аймгийн их Тамир сумын хараад байж Батөрийн далай зард гэдэг үрээ. Тэрний уртал дээр 57 номертой уралдаж байгаа цэцэрлэг сумын хожурдгийн үеч инх тавны хээр үрээ. За Зоригтбаатрын хонгор үрээ гэсэн өрөөнүүд явж байгаа. За Эрдэнэ улганы зээр дүрээ. За 3 дээр явж байгаа тэр ягаан касктай хөвгт унс үрээ. За хээр үрээрөө одоо нэг шахуул яадаг юм бол за сул үрээч одоо түрүүндний ардаа орцсон л байна. За тавилангийн үзүрдүүч ороод ирсэн дээ. Аранга аймгийн Жаргалан цэвэн хараад байж Отгонбаатрын хээр үрээ. Соёлонгийн уралдааныг
өнгөсөөр барины 6 тийш орж ирж байгаа нэ. За тогсон камерын дурс. За одоо ирнэ. За сул үрээ. Харангаамын цэцэрлэг сумын радиоч ББТ компани захирал Баттулдын сул үрээ. За одоо төрүүлж байна да. Зүгээр баяр наадмын хуулийн дагуу 5 барилж одоо. За ингээ Харангаамын Жаргал сумын радиоч Батбаатарын хэр өрөө төрүүлж. Харангаамын Эрдэнэ сумын хойч Эрдэнэ улганы зэр дүр аман үзүүн дурдж байна. Төв аймгийн Заамар сумын радиоч Инх төвшингийн хэр өрөө 3 хурдсан. Их Тамир сумын радиоч Батбаатарын далай зэр дүрээ 4-өөр хурдл цэцэрлэг сумын радиоч Төвшинбаатарын Саран хонгор гэдэг үрээ айргийн таваар хурдлж байна да. За энэ Инх тавны хэр үрээ бас л цээжинд дурдж байсан үрээ шүү дээ. Зүгээр айргийн архнаар орж байгаа. Харагдаж байна. 415 номерт орж иж байгаа. Эрдэнэ сумын хойч Октябрийн цэгэн үрээ орж ирж байгаа харагдаж байна. За энэ даваад иржийн хонгор үрээ орчлоо. Цээжинд дурдж байсан үрийн даргагүй л одоо айргийн архнаар л ороод байна. Харангаамын цэцэрлэг сумын 90 жилийн хойд өөрөө сайхан тахгууллаа. За өөрийгөө сайхан танилцуулах уу? За баярлалаа. Би Жаргал сумын Батбаатар дүү манай. Соёл өөрөө маань одоо сая сумдаа төрүүлээд ирээд сайхан төрүүллээ. Би баяртай байна. За хэр өрөөний өгшил. Сквадрын дөмзөг төмөрөч маань тод мандаа ядуу. Аварга. Сайрын сумгийн төмөрөч. Тод мандаа ядуу юм байна тийм. Энэ жил хэдхэн уралдаж байна? За одоо сая хаврын бүс төрөөсөн. Үсээ наадманд 2 орлоо. Хойд үс төрүүлж баруун бүс хөгөрсөө. Цэцэрлэг сумын одоо Ахмад багш Монгол улсын тэргүүний ажилтан Мягмар сүрэн багш маань бас цэцэрлэг сумынхаа Улгар төрөө улсны 2225 жилийн их Монгол улс улсны 810 жилийн ардын хөвсгөлийн 95 жилийн Харангаамын цэцэрлэг сумын улсны 90 жилийн үндэсний баяр наадмын хурдан саяан насны мөрдийн уралдаанд төрүүлэн аригдаж ирсэн эдгээр хурдан хөдгөөд нь тэргүүн марнд Харангаамын Жаргал сумын маяаш хурдан хөдгөөдийнхэн эрдэм чатнаад хөдгөөдний нэвдээ За өргөмжлөл Харангаамын Жаргал сумын маяг Батбаатар танаа их Монгол улс байгуулагчдын 810 жил адгийн өвчтөн 95 жил Харангаамын цэцэрлэг сумын түүх мөрний цэцэрлэг сумын 90 жил өмнөөс өнөөдөр сум байгуулагчдынхаа 90 жилийн сумын уяач дөрвөлтийн мөр бүрээ тавд Харангаамын цэцэрлэг сумын